Энд хуран цугларсан эрхэм хүндэт, журмын өгтөө, хүндэт, зочид, төлөөлөгчдөө. Би энэ бэлдсэн үгээ уншихаас өмнө нэгэн сонин мэдрэмж төрснийгөө та бүхэндээ хуваалцъя гэж бодсуулаа. Та бүхэн сайн мэдж байгаа. Би удаан хугацаагаар гадаад дэмжлүүлж байгаад улс хорондоо иргэн ирсэ. Иргэн ирснээсээ хойш заримдаа их орноо танихгүй байгаа. Ялангуяа ноёдуудын аашаран шиг үзээд миний таньдаг байсан хүмүүс албан тушаалд очсныхаа дараа өөрчлөгдөөд зангаа хувиргасныг хараад би их орноо танихгүй байгаа. Харин миний танихгүй байгаа жирийн хүн гудамжин натаа тааралдаад хөөе инхвэра сайн уу? Би чинь гайгүй юу гэж асуугаад за зүтгээрээ дэмжиж байгаа шүү гэж хэлэхээр би их орноо таньж байгаа. Миний ард түмэн хэвээрээ байгаа гэж би ойлгож байгаа. Яг энтэй адилхан өнөөдөр энэ саруул тайхамд Монгол Ардын намын журмын нөхдөйгөө хамтраад Монгол Ардын хувьсгалт намын журмын нөхдөйгөө хамтраад энэ тайзан дээр гарч ирэхэд яг би эх орондоо ирсэн гэсэн мэдрэмж төрсөн. Яг л би энд байгаа хүмүүсийн ихэнхий таньдаг амьдрал хувьж байгаараа холбогдсон хүмүүс байгаа учраас яагаад гэвэл энд сууж байгаа хүмүүсийн зүрх сэтгэл Монголын төлөө цохилж байгаа учраас би эх орондоо ирсэн гэдгээ мэдэрсэн. Бид Монголд хинээс ч яахгүй амьдрах хэрэгтэй. Монгол бидний эх орон, Монголын ард түмний эх орон, Монгол Ардын хувьсгалт нам, Монгол Ардын нам, улс төрийн бүх хүчнүүд зөвхөн ард түмэндээ үйлчлэхийн төлөө байгуулагдсан гэдгээ хизээж мартаж болохгүй. Одоо би та бүхнийг хүндэтгэж урд өмнө хашиж байсан ажлаа санаж эрдэмтдийнхээ үгийг сонсоо гэж бодж ирсэн зарчмынхаа дагуу эрдэмтдтэйгээ хамтран бэлдсэн үгээ уншъя. Монгол туралтны их түүхэнд нам хэмээх анхны улс төрийн байгууллага үржүүлсэний 95 жилийг тохиолдуулан энэ саруул тайхамд Монгол Ардын нам ба Монгол Ардын хувьсгалт намын гишүүдийн өргөн төлөөлөлтөөр хуран цугларсан та бүхэндээ чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна. Мөн энэ баярын өдрийг тохиолдуулан улс төрийн бусад намуудын гишүүдэд Монгол улс орныхоо хувь зээний төлөө зүрх сэтгэл нь ямагт цохилж явдаг эх орон үзэлтэй хүн бүрт хамгийн сайсаныг хүсье өрөөё. Би энэ уулзалт зөвхөн баярын уулзалт байгаа зогсохгүй ухаарл ойлголцол баяр баясгалан авчрах ирээдүйн сайн үйл хэргийн зөв сайн эхлэл болоосоо гэж үнэн сэтгэлээсээ хүсэж байна. Улс төрийн намын ой тэмдэглэхийн учрыг миний бие бүтээж хийснээр бахархах, сэтгэл итгэлийнхаа хүчийг сэлбэх, алдаж оносноо цэгнэх, ухаарлын сургамж авах, ирээдүйгээ өөдрөг харж урам зориг нэмэх түүхэн чухал агшин хэмээн ойлгодог юм аа. Тийм болохоор би хэлэх үгээ нэгд улс төрийн шинэхэн түүхийн мартамж уламгүй ой сарамжаа сэргээж эрүүл саруулаар сэтгэе. 2. Монгол улсынхаа хөгжлийн 10 жилийн ирээдүйн зорилтыг зөв тодорхойлж хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэе гэсэн 2 бариалгад багцлан тоомлсон. 1. Улс төрийн шинэхэн түүхийг мартаж боломгүй ой санамжаа сэргээж эрүүл саруулаар сэтгэе бүгдээрээ. Би улс төрийн шинэхэн үеийн түүх гэж монголчуудын туулж ирсэн 20 дугаар зууны түүхийг хэлж байгаа юм аа. Энэ хугацаанд өрсөн Монгол улсын тусаар тогтнол хөгжил дэвшлийн түүх Монгол Ардын хувьсгалт намтай салшгүй холбоотой. Энэхэн үедээ Монгол Ардын нам нэртэй хожим нь баялаг түүхийнхаа бүхий л хугацаанд Монгол Ардын хувьсгалт нам гэсэн нэртэй оршин тогтож ирсэн. Хийж бүтээснээр ард түмнийхээ зүрх сэтгэл, ой санамжид гүн гүнзгий шингэж хадгалагдсан улс төрийн ууган хүчин үүсвэн байгуулагдсан нь Монголын ард түмний хувь заяаны дуудлага байсан юм а. 20 дугаар зууны ихэнх үед буюу 1911 онд Монголын эх орончид
Монгол улсын тусгаар тогтолцоог сэргээн зарласан нь үнэ. Үүнийг та бид зохиосоор үнэлж бахархаж байх ёстой. Тийм учраас миний би тухайн үед Монгол ардын хувьсгал намаас нэр дэвшин ард түмнийхээ дэмжлэгээр Монгол улсын ерөнхийлөгчөө сонгогдсон ажиллаж байхдаа тэртээ олон жилийн өмнө Монгол улсын тусгаар тогтолцоог сэргээн зарласан 12 сарын 29-ний өдрийг тэмдэглэлт өдөр болох тухай санаачлаг гаргаж эрх бүхий байгууллагын шийдвэрээр баталгаажуулж байсан. Гэхдээ 1911 онд зарласан үндсийн тусгаар тогтол маань бүрэн баталгаажиж чадахгүй байсаар монголчууд 1921 онтой золгосныг буурал түүх бэлхнээ гэрчлэнэ. Чумгүй тэр цаг үед манай ард түмний хувь зээний дуудлагаар нам хэмээх улсын хүчин байгуулагдаж ардын хувьсгалыг ялдан түргэж Монгол улсын тусгаар тогтол бүрэн сэргэж баталгаажих үйл явц эргэлт буцалтгүй болсон. 1921 оны ардын хувьсгал ялж улстай нийгмийн цоо шин харилцаа бий болсны дагуу 1924 онд хаан засгийг халж бүгд найрамд тулсыг тунгалснаар Монгол улс төрийн тогтолцооны хувьд хүн төрлөختний хамгийн дэвшилт хэлбэрийг сонгосон. Түүхийн тэмцэлд бол Монгол ардын хувьсгалд нам өсөн бойжиж, хэрсүүжин хадуужиж, хоцорсон улс орноо хөгжил дэвшлийн замд оруулсан. 20 дугаар зуунд Монгол ардын хувьсгал намыг гүйцэтгэсэн түүхийн үргийг бодиттой үнэлэхэд хувьсгал гэдэг тодтол үг, түүний товчлол, хээ үсэг, чухал байр суурь эзэлдэг. Нэгдүгээр хувьсгал гэдэг үгийн гол утга нь дэлхий дахинд ч Монголын түүхэнд ч хаан тосыг халж бүгд найрамдах ёсыг тогтоосон түүхэн үйл явцыг илэрхийлсэн агуулгатай байдаг. Түүхийн явцад янз бүрийн тодтол хийгдэж байсан ч өнөөдөр хүртэл нийгмийн нэг тогтолцоог нөгөөгөр солих үйл явцыг мөн л хувьсгал хэмээн нэрлэдэг билээ. 1990 оны өөрчлөлтийн үйл явцыг одоо бараг бүх нийтээр ардчилсан хувьсгал гэж нэрлэдэг болцоод байгаа шүү дээ. Тэр байтугай өнөөдөр Америкийн нэгдсэн улсад өрнөж байгаа ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд ардчилсан намаас оролцож байгаа Берни Сандерс хэмээх сенатор социал-демократ үзэлтэйгээ илэрхийлж Америкийн нэгдсэн улсад баян хоосны ялгааг арилгахын тулд хувьсгал хийх хэрэгтэй гэдгийг шууд зарлан тунхаглаж тийхүү зарлсныг нь сонгогчд, ялангуяа залуу сонгогчд эдгтээ дэмжиж байгааг та бид мэдж байгаа. Иймд хувьсгал гэдэг үгийг өнөөдөр ч хожимж ад үзэх үндэслэл огт байхгүй мэт санагддаг юм аа. Хоёрдугаар 1920 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Төшмөдийн, Ноёдын, Язгууртны гэх мэт нэртэй бүлгэмүүд нээж байгуулсан Монгол ардын нам нь 1921 оны 3 дугаар сард арх яагтад өргөдсөн зөвлөгөөнөөр албан ёсоор улс төрийн нам болон хэлбэрж иж 1924 он хүртэх хугацаанд хамжлагт ёсыг халах, нутгийн захиргааг өөрчлөх, үндсэн хуулиа боловсруулж батлах гээд бүгд найрамд засгийн гол зорилтуудыг хэрэгжүүлж эхлээд улмаар эхлүүлсэн ажлаа улам эрчимжүүлж цаашид дэвшүүлэх зорилттой улам том бас тод томрон болохын тулд хувьсгал тэмээх тодтолтыг нэрэндээ оруулсныг өнөөдөр буруу гэх үндслэл олоход хэцүү. Энэ бол нэг үг, нэг үсгийг авах ба гээгдэх асуудал огт бишээ. Энэ үгийн цаана Монгол улсын 20 дугаар зууны бүхэл бүтэн түүх, тусаар тогтлоо тэмцэж олсон өвөг дээдсийн маань түүхэн гавьяа, их бүтээн байгуулалтын ажлыг нуруундаа үрж хийж бүтээсэн ахмадуудын маань нэр алдар, дэлхий дахин Монгол улсыг тусаар тогтсон улс мөн хэмээн хөлөөн зөвшөөрсөн бодит түүх бүгд багтаж байгаа. Түүхийн богино хугацаанд ийм ихийг хийж бүтээснийг үнэхээр хувьсгал хэмээн нэрлэхээс өөр юу гэж нэрлэх юм бэ? Эдгээр өөрчлөлтүүд нэрийн хувьсгал шин чанартай байсан гэхээс өөрөө юу гэж тодорхойлох юм бэ? 3 дугаарт Монгол ардын намын ихэнх үеийн хурлуудын Оросоор хөтлсөн тэмдэглэлд Народная революционная партия гэсэн үг олон тохиолдгийг. Эрмэлзэх харван зүйлээс эхлээд тэр үеийн Монгол ардын намын гол баримт бичгүүдэд босхийг халах намын бат журмаар үйлдэх гэсэн үг олон байдгийг зэргийг бодолцвол хувьсгал гэдэг үг анханасаа Монгол ардын намын үйл хэрэг бодлогын баримт бичигт өргөнөөр хэрэгдэж байсан нь илт харагддаг. Улмаар хувьсгал тэмээх энэ үг 1924 оноос эхлэн улс төрийн ууган хүчний нэрэнд үйл хэрэг эрч хүчнийх нь илэрхийл болон бат бих шингэсэн. Хамгийн гол нь Монгол ардын хувьсгал намтай хамт улс орныхоо хөгжил дэвшний төлөө амь нас, ариун хөдөлмөр хичээл зүтгэлээ зориулж ирсэн ард түмний зүрх сэтгэлд гүн гүнзгий шингэсэн юм аа. Гэхдээ Монгол ардын хувьсгалд намын туулж ирсэн түүх амар хялбар бүтээгвэ. Монгол улсыг хамарсан их өөрчлөлтийн байгуулалтын он жилүүдэд
олон саад бэрхшээ тулгарсны хамгийн хүнд хэцүү нь хэлмэгдүүлэлт байсан гэж хэлбэл хэтрүүлсэн болохгүй. Хэлмэгдүүлэлт бол манай нам, манай улсын түүхийн үннийг бодитоо тогтоож, монголчууд бид ой санамжаа эрүүл сарвал байлгахад саад болж, олон зохиомл болон ээдрэтэй бодол үүсгэдэг сэдэв мөн. Хэлмэгдүүлэлт бол хүний үзэл бодол, баримталж байгаа улс төрийн байр суурийн төлөө хуулийн нэр барьж, үний хэрэгтэй хуулийг мушгин гуйвуулах, завхруулах замаар хүний эрхийг хязгаарлах, эрх чөлөөнд нь бүдүүлгээр халдах, нутаг заан цөлөх, их хорондоо ажиллаж амьдрах боломжийг нь хаах, хүчээр зохиомл ялт тулгах, шоронд хорих, тэр байтугай амь насыг нь ийгүүт хүртэл янз бүрийн аргаар илэрдэг хамгийн хорон бөгөөд харгас хүчирхийл юм а. Манай нам Монгол улсын түүхэнд гадны хүчний тулгалд шууд оролцоотойгоор 1930-40-од онд олон хүний амь насанд хүрсэн хэлмэгдүүлэлт 60-70-ад онд улс төрийн дарамт оюун санааны хавшлах болсныг та бид бүгдээрээ сайн мэднэ. Тухайн үед нам гадны хүчний тулгалж шахалтын өмнө хүчин мөхсдөж хэлмэгдүүлэлтийг таслан зогсоож чадаагүй. Зарим тохиолдолд өөрөө алдаа гаргаж, ялангуяа Монголын сэхэднүүдийг хэлмэгдүүлж байсны төлөө миний бие эрх баригч Монгол Ардын хувьсгал намын дарга байхдаа намаа төлөөлж ард түмнээсээ уучлал гуйсан. Би ийхүү уучлал гуйж байхдаа хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр их хоронд минь дахин бүр давтагдаасаа хэмээн чин сэтгэлээсээ хүсч арчилсан нийгэмд ийм явдал дахин гарахгүй гэдэгт бат итгэж байсан. Гэтэл тунгадлаг улс төрийн шинэ маягийн хэлмэгдүүлэлтийн шуурж түүнд би өөрөө хамгийн түрүүн өртсөн. Миний бие Монгол Ардын хувьсгал нам гэсэн сайхан нэртэй улс төрийн уг намыг бүхий л түүхтэй, алдаа оноотой, хийж бүтээсэнтэй хамт авч үлдэх гэж зүтгэснийхаа төлөө, байгалийн баялагийг ард түмэндээ эн тэнцэн өмчлүүлэх гэж зорьсныхаа төлөө, Монголдо шудраг ёсыг бат бие тогтоохын тулд тэмцснийхаа төлөө энэ цаг үеийн хэлмэгдүүлэлтийн золиос болсон гэдгийг нийт ард түмэн маань сайн мэдэж ойлгож байгаа. Одоо энэ бүхнийг дахин дурдж байгаагийн учир шалтгаан хин нэгнээс хизээ нэгэн цагт өшөө хонцон авах гэж бодож байгаад оршиж байгаа юм огт бишээ. Харин 1990 онд Монгол Ардын хувьсгал намын ерөнхий нэрмжийн дарга Батмунхбай арчилсан хувьсгалыг анханаас нь дэмжиж, хууль хүчний байгууллагын удирдлагуудад хандан хэлж байсан хүч хэрэглэж хэрхэж болохгүй гэсэн захиас үг өнөөдөр бүдгэрэн мартагдж байгааг улсын их хурл суудалтаа улс төрийн намууд, ялангуяа сүүлийн 4 жил засгийн эрхийг барилцаж байгаа арчилсан нам, Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгал намын өнөөгийн удирдлагуудад сануулахад оршиж байгаа юм а. Хэлмэгдүүлэлтийг даван туулах хамгийн дөт бөгөөд зөв зам бол нэгнийгээ уучлах, гарсан алдаа завхарлаас сургамж авч түүнийгээ дахин давтахгүй байхыг ухаарах явдал мөн. Жинхэнэ уучлалын нууц хэлмэгдсэн нь хэлмэгдүүлснээ уучлах, жинхэнэ ухааны нууц хэлмэгдүүлсэн нь гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрөхөд орчино гэж би боддгоо. Гэхдээ тийхүү уучиж байгаа нь хэлмэгдүүлэлтээ эвлэрч байгаа хэрэг огт бишээ. Харин гаж буруу тогтолцоог засахын төлөө хэлмэгдүүлэгчдэд айдсаасаа салж өршөө хорслоо дуусгар болгоход нь туслахын төлөө ард түмнээ хэлмэгдүүлэлтийн айдас хүчээс ангид байлгахын төлөө арчлыг гаднах дүргсгсэн хуурамч дүр төрхөөс нь салгаж доторх бодиттой мөн чанарыг сэргээн бэхжүүлэхийн төлөө хийж байгаа улс төрийн соёлтой том алхам юм а. Би их уучлал, их хэвлэрэл, их хэвнэгдлийг авчирна гэдэгт эргэлздэггүй. Өнөөдөр манад улс төрийн нам оршин байхын утга учир улс төрч байж улс төрийн амьдралд оролцохын ухааныг зөвхөн хөрөнгө мөнгө, албан тушаалын төлөх ичхүр сонжуургүй, улаарсан тэмцэл мөнгө гэсэн байдлаар буруу ойлгож тэр хэмжээгээр намынч улсынч ажлыг явуулж байгаа тул өнөөгийн төр засгийн болон намуудын нэр хүнд навсаатлаа унаж өндөр албан тушаалнуудыг үл хүндэтгэх, зарим тохиолдолд бүр үзий ядах байдал бий болсон улс орон ард түмнийхэн төлөө санаа сэтгэлээ зовоож явдаг эрүүл сарвал ухаантай хүн бүрийн анхаарал татах асуудал болжээ. Энэ байдлаас гарахын тулд улс төрийн намууд, ялангуяа төр засгийн эрхийг барилдж байгаа намууд өөр өөрийн үйл ажиллагаанд бодиттой дүгнэлт хийж, орчин үеийн хөгжил дэвшилтэд хөл нийлүүлэн алхах чадвартай болох, ард түмнийхээ хүсэн хүлээснийг мэддэг ухаантай байх, амнаснаа хэрэгжүүлдэг соёлтой болох шаардлагатай байна. Эцсийн эцэд улс төрийн нам оршин тогтохын гол утга учир ард түмэндээ үйлчлэхэд оршино гэдгийг та бид хизээч мартаж болохгүй. Намын идэвхтэй гишүүд гэдэг нь бусдын сайхны төлөө
зүтгэх сэтгэлдээ болсон хүмүүс мөн. Энэ утгаараа намын идэвхтэй гишүүдийг бусдын сайн сайхны төлөө өөрийгөө умартан зүтгэх тангар өргөсөн бодис садва нартай зүүрлэн хэлбэл хэтрүүлсэн болохгүй. Их хоронч үзэлтэй байх нь мөн адил бусдын төлөө ам бие хайрлахгүй зүтгэхийн нэр мөн. Энэ туран цугласан их хорончид бодис садва та нарт та бидний баярын хурлыг харан сонсон сууга мянган их хорончид бодис садва нартаа их хорончдын өдрийг тохиолдуулан дахин баяр хүргэж та бүхэндээ миний найз Монголын алдарт яруу найрагч Дашвар агсны амьддаа бие бие хайрлаж байгаарай гэсэн мэрэгэн үгийг дахин сануулъя. Идүүгээ дэлхий дахинд оршин тогтож байгаа арчилсан шинжтэй бараг бүх улс оронд нам хэмээх улс төрийн институт ажиллаж улс төрийн тогтолцооны гол бүрдэл болж байгаа нь бодит үнэ. Гэхдээ намууд юуны төлөө яаж оршин тогтнож байдаг вэ гэдэгт онол ном нуршилгүйгээр товч тодорхой дараах 3 хариултыг өгч болно. Эхний хариулт нь намууд өөрийн баримтлагдаг үзэл баримтлал түүнд суурилсан үнэт зүйлсэд тулгуурлан улс орноо хөгжүүлэх, ард түмнээ сайн сайхан амьдруулах боломж, арга замыг тодорхойлсон цэгцтэй бодлого боловсруулж, олон түмэндээ танилцуулаад тэднийхээ итгэл дэмжлэгээр төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх хууль ёсны эрхтэй болохыг зорж байх ёстой. Харин засгийн эрх бариагүйч парламент судал авсан нам эрх баригчдын үйл ажиллагааг хянах, тэдэнд алдаа тусгадлаа засаж залруулахыг анхааруулж шүмжлэх шаардах ёстой. Гэтэл манай өнөөгийн парламентэд олонхийг бүрдүүлж байгаа нь олон шиг байж чадахгүй, цөөнхийг төлөөлж байгаа нь цөөнх шиг байж чадахгүй. Нэг болохоор ялах шилэхгүй асуудлаар хоорондоо хагаралдан тэмцэлдэж, эсвэл улс орон ард түмний хэрэгшэд шууд нөлөөлөх үз том асуудлаар өгсөн хувилдаж буруу шийдвэр гаргаж байгаа нь өнөөгийн хямрал байдлыг улам гүнзгийрүүлж, хамгийн гол нь ард түмэнд сонгуул болсон ч энэ хямралт байдал, энэ хувилдаан арилахгүй гэсэн гутранг сэтгэлдлийг төрүүлж байна. Олон түмэн арчсан нам ба Монгол ардын нам хамтарч засгийн гарт орж ажилласныг чухамгүй ийм л хувилдаан болсон хэмээн хүлээн авсан нууц бишээ. Сүүлд нь арчсан нам Монгол ардын намыг засгийн газраас хөөж гаргасныг хоёр том намын хоорондын хэрүүл бодлоо хэмээн ойлгож аль алинд нь шүмжлэлтэй хандсан. Нөгөө талаар Монгол ардын хувьсалт нам өнөөдөр засгийн эрх барилцж байгаа нэртэйч үнийн хэрэгтэй арчсан намынхны юу дуртайгаа хийхэд нь тагслан зогсоох чадваргүй, голдуу эрс бүрдүүлэх, товчлуур дарах хэмжээнд ажиллаж байна хэмээн шүмжлэвэл хэтрүүлсэн болохгүй. Монгол ардын хувьсалт намаас энэ байдалд дүгнэлт хийж, юуны төрөн өөртөө шүмжлэлтэй хандаж, улс төрийн жижиг ховжив хөөцөлдөж, нэг нэгэндээ гомдож, нэг нэгээ чадах гэж явахын оронд улс орны хөгжил дэвшлийн талаарх томоохон бодлогоо тодорхой томьёолж, ард түмэндээ танилцуулах ажлыг хий гэж бид шийдсэн юм а. Хэрв ард түмэн энэ бодлогыг дэмжвэл хөгжлийн хувьсгал нэртэй Монгол улсын хөгжлийн хөтөлбөрийг цаг адалгүй ажил хэрэг болох үүднээс өнөөгийн засгийн газар улсын хурал танилцуулж хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Хоёр дахь хариулт бол урт хугацаанд тууштай баримтлах, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Монголын хөрсөнд бодиттой хэрэгжих номлол үзэл баримтлалтай байх явдал нэн чухлаа. Тодорхой үзэл баримтлалыг дагаад үнэт зүйлс нь ойлгомжтой болно. Монгол ардын нам, Монгол ардын хувьсалт намын хувьд миний ойлгосноор аль аль нь социал-демократ үзэлтэй гэж би ойлгодгоо. Тийм учраас тодорхой үзэл баримталтай байхын тухай би энд зориуд дурдан ярьж байгаамаа. Үнэт зүйлсээс зарчмууд урган гарч ирнэ. Монгол ардын хувьсалт нам бол анх байгуулагдсан үеэс эхлээд зүүнний чиглэлийн үзэл баримталтай явж ирсэн намаа. Түүнийхээ жанжин шугамаас түүхийн альж хүнд үед ухраагүй улс төрийн хүчин мөн гэж хэлж болно. Манай намын хувьд үнэт зүйл нь юуны төрөн Монгол хүн, Монголын ард түмний язгуур эрх ашиг байдаг. Дараа нь Монгол хүн, Монголын ард түмний язгуур эрх ашигыг хамгаалахын тулд байнга бэхжүүлж байх ёстой улс орны маань тусгаар тогтол байдаг. Дараа нь тусгаар тогтнолыг баталгаажуулах эрчимтэй, тогтвортой хөгжил дэвшил мөн гэж бид үздэг юм а. Эдгээр тулгуур 3 үнэт зүйл нь ямагт байсан, одоо ч байгаа, цаашид өөрчлөгдөхгүй байсаар байх ёстой гэж бид үздэг. Түүнчлэн бид нийт хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлс болсон хүний эрх хэрэгчлөө, шудраг ёс, эм нэгдэл арчилыг Монгол уламжлалаараа баяжуулан тууштай хэрэгжүүлэхийг ямагт эрмэлздэг. Миний бие Монгол улсын иргэжээр сонгогдсон ажиллаж байхдаа
Эвтэй бол хүчтэй гэсэн уриад дэвшүүлж олон түмэн майнчийн уриаг дэмжин хүлээж авч байсан. Одоо энэ уриагаа өөрийгөө эзэн Чингисийн удмын хүн хэмээн зарлаж байсан Доглон Төмөр хааны хэлжүүлдээсэн түүний бунханд цэлсэн шудраг бол эвтэй гэсэн мэрэгэн үгээр баяжуулж шудраг ёсонд тулгуурласан эв нэгдэл Батбих байна. Батбих эв нэгдэл тулгуурлал бол хүчтэй байна гэсэн ойлголтод нийцүүлэн шудраг бол эвтэй бол хүчтэй гэсэн зарчмыг бүгдээрээ хамтдаа барьж ажиллая гэж та бүхэндээ хандан уриалж байна. Гурав дахь хариулт нь бодлого үзэл баримтлалаа хэрэгжүүлэхийн тулд идэвхтэй ажиллах, түүнийг ард түмэндээ сайтар ойлгуулж, ард түмнээ дайчлах, түүний итгэлийг олж авах чадвар бүхий улс орныг нийлэхүйд нь хамарсан зохион байгуулалтын бүтцтэй байх ёстой. Үүнийг аль ч улс төрийн нам, хууль, намынхаа дүрм журам, холбогдох бусад шийдвэр хамгийн гол нь идэвхтэй үйл ажиллагаараа бий болгодог. Манай намын хувьд 10-100 мянгатын бүтц бол өргөн уудам нутагта хүн амт харуу суурьсан нүүдлийн соёл иргэжлийн сонгодог уламжлалыг хадгалсан Монгол орны өнөөгийн нөхцөлд эзэн Чингисийн үеэс түүхээр шалгасан зохион байгуулалтын тогтолцоо гэж үздэг. Үүнийгээ бид орчин үеийн улс төрийн менежмент, мэдээллийн технологийн олдоор байнга сэлмэн шинжилж илүү ашигтай болгож байх ёстой гэж үздэг юм а. Гэхдээ энэ зориуд онцлон тэмдэглэх нэгэн зарчим бий. Улс орноо хөгжүүлье. Энэ их үйл хэрэгт ард иргэдэд идэвхтэй татан оролцуулъя гэж бодож байгаа бол зөвхөн танаа манаа намын гишүүн хэмээн явцууралгүйгээр нам нас зүс хүүс үл харгалзан улс орон ард түмнийхээ эрх ачид нийцсэн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд гардан оролцож хүч чадлаа дайчлан шавхыг гэсэн хүн бүхэнтэй хамтран ажиллах нь туулын чухал чадвар мөн. Гэхдээ дээр хэлсэнчлэн улс төрийн намууд төр засгийн эрх мэдлийг авахын төлөө өрсөлдөгтөө арчилсан оронд төрийн эрх мэдэл ард түмэнд байнга хадгалж байдгийг хизээч мартаж болохгүй. Гэтэл өнөөдөр манай улс төрийн намууд сонгогчдын дэмжлэгээр төр засгийн эрх мэдлийг төр хугацаанд авсныгаа бүр насан туршдаа хувьчлан авсаар мэтээр эндүрж элдвэр аашлан аяглаж байгаа нь туйлын буруу үзэгдэл мөн. Улс төрийн намууд тодорхой үзэл баримталтай байхын зөвч бусад нам, хувь хүн өөр үзэл баримталтай байхыг үл зөвшөөрөх байдлаар хандах, тэдгээрийг хэлбэдүүлэх гэж улаар нь дайрах нь мөн л буруу үзэгдлээ. Улс төрийн намууд гишүүд дэмжигчдийнхээ хүрээг тэлж үндэсний хэмжээнд бүтэц зохион байгуулалтаа болсноор ард иргэдийнхээ санаа бодлыг туссан бодлого боловсруулан хэрэгжүүлэх, өргөн олныг дэмжлэг авах боломжтой болдог нь үнэн ч үйл ажиллагаагаа зөвхөн гишүүдийн хүртээмжтэй байдлаар явцуурах нь мөн л том алдаа дутагдал мөн. Энэ бүх сургамжаас санаа авч, юуны төрөн өөртөө шүмжлэлтэй хандаж, бусдыгаа хүндэтгэж, бодлогоо зөв тодорхойлж, үйл ажиллагаагаа цэгцэлж, ард түмэнтэйгээ амин холбоо тогтоосон улс төрийн нам, улс орныхоо хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт би бат итгэлтэй байна. За уучлаарай, миний хоолой жоохон хат суучаас усуулаа. Хэдийгээр баяр хурал байгаа ч гэсэн бас хөгжилтэй байх ёстой гэдэг үүднээс би Монгол Ардын хувьсгалын намын дараа багтаа 99 онд анхан шатны байгууллагын дарга нарын хурал хийж агаад яг ийм эндэр дээр гарч үгээ хэлчихэд хоолоо хатсан учраас надад ус хийж өгсөн учраас усаас намтчаад суулсан. Миний дараа Дорнод аймгийн Дашвар сумын намын анхан шатны байгууллагын дарга гарч ирээд эхлээд миний ууж исэн аягтаа уснаас уучхаад өө ин чинь арих биш вэ гэж хэлж ирсийг санаж байна. Дарга нар дандаа эндэр дээр арих худаг гэж бодож байгаа. Тийм биш ээ, энэ бол ус шүү гэдгийг та бүхэнд хэлчихье. Монгол улсынхаа хөгжлийн ойрын 10 жилийн ирээдүйн зорилтыг зөв тодорхойлж хэрэгжүүлэхийн төлөө хамтараа зүтгэцгээе. Аливаа хямралд гарч бий. Хямралаас зөв гарцаар гарч чадвал улс орон урт хугацаанд тогтвортой хөгжиж чаднаа. Монгол Ардын хувьсгалт нам хямрал хүндрэлээс хамгийн зөв гарц эх орныхоо мөнхийн үнэмлэхүй давуу тал, үндэсний соёл иргэжлийнхээ онцлог хийгээд дэвшилтэд бүхнийг хадгалан, бусдын гол тамжилтаа хослуулан сэтгэн бодож, томоохон зорилтуудыг зориглон дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа тууштай зүтгэх явдал мөн гэж үздэг. Ийхүү томоохон зорилтыг дэвшүүлэхдээ дараах тулгуур үзэл санаанд суйрлахыг хичээсэн болно. 1. Эвлэн зохицсон тэнцвэртэй хөгжлийн үзэл. Энэ үзлийн гол агуулга нь Монгол улсын эдийн засаг, нийгмийн бүх салбар хоорондоо харилцан хамааралтай болж,
өөр хоорондоо эвлэн зохицсон байх ёстой. Нэг нь сулрахад нөгөө нь тэтгэж төсдөг зохистой эдийн засгийн тогтолцоо бүрдсэн байх хэрэгтэй хэмээн үзэхэд оршино. Ийм үзэл нийгмийнхээ оюуныг чадахад өөрөөр хэлбэл ард түмнийхээ оюун ухаанд түүний дотор үндэсний оюуны хохиманлаа болсон эрдэмтдийн маань бодиттой судалгаа шинжилгээнд суурилсан байх ёстой юм а. Дашрам тэмдэглэхэд наана бүхнийг мэдэгч юм шиг санагдах авч үүний хэрэгтээ юу ч яг ёсоор нь сайн мэддэггүй улс төрчдийн альва хэлбэрийн дарангуулаас салж судалсан шинжилснээ мэдсэн шиг мэддэг мэрэгд эрдэмтдийнхээ дуу хоолойг сонсдог болох цаг ирснийг зориуд тэмдэглэе. Эрдэмтэн мэрэгдийнхээ дуу хоолойг сонсохгүй хэдий чинээ удна. Монгол улсын хөгжил дэвшил төдий чинээ ухарж хойшилно. 2. Хууль улс төрийн соёл, ёс суртахуун, 3 зохистой хослыг нийгмийн шударга ёс, үндэсний эвдэгдлийн гол баталгаа болгох үзэл санаа. Хууль ёс суртахуун улс төр 3 бол аливаа үндэснийг ухаантай, хүчтэй нөлөөтэй, нэр хүндтэй, зохистой, зөв байлгах, эсвэл мунхаг, сул дорой, согтой, буруу байхыг шийддэг оюуны хүчрхэг, хөшүүрэг мөн гэж үзэж болно. Хуулийг улдандаа гიშгвэл ёс суртахуун үгүй болно. Ёс суртахууныг улдандаа гიშгсэн хууль хуурай хүчирхийлэл болно. Хууль ёс суртахуун хоёрыг зөв хэрэглэн баримтах нь улс төрийн өндөр соёл мөн. Энэ гурвын нэгдлийн шударгаас эв нэгдлийн үндэс мөн хэмээн үзэж чанд баримталж байх нь чухал юм а. 3. Онцлог байдлыг хийгээд байгаа боломжтой тооцсон ухаалаг төлөвлөлтийн үзэл санаа. Энэ бол улс орныхоо бодит нөөц боломж, нийгэм соёлынхоо онцлог байдлыг танин мэдсэн чадвар суурилсан нийгмийн амьдралын олон талыг хамарсан судалгааны үр дүн юм а. Монголын эрдэмтэд ийм судалгааг хийсэ. Энэ судалгаанд тулгуурлаж, эдийн засгийн өсөлт, нийтийн үйлчлэгээ, нийгмийн хамгаалагсан 3 тулгуурт зангидсан хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангахыг зорих болно. 4. Аливаа хүчирхийлэл, хэлмэгдүүлэлтийг хатуу хориглох ёстой гэсэн үзэл. Улс төр эрх зүй, ёс суртахуун бүхий ард түмэндээ үйлчилдэг шударга эрүүл засаглалын тогтолцоог бүрдүүлэх явдал нь боловсруулсан бодлого, дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай орчин мөн гэж үзэж байна. Агуу их Достоевский гэмт хэрэг ба шийтгэл хэмээх бүтээлдээ аливаа сайн зорилгод муу аргаар хэрхэвч хүрч болдоггүй үннийг тогтоон номлосон байдгийг мэдэж байх шаардлагатай. Мэдээ зогсохгүй сайн зорилгод зөвхөн сайн аргаар хүрнэ гэсэн зарчмыг хатуу баримталж байх ёстой гэдгийг анхааруулan сануулъя. Одоо би улс орноо хөгжүүлэх талаар дээр дүрцэн боддог үйл ажиллагааны үндсэн зарчим, үзэл санааг иш үндэс болгон боловсруулсан хөтөлбөрийнхээ товч агуулгыг та бүхэндээ хүргье. Энэ хөтөлбөрийн зорилгыг товчоор тодорхойлвол Монгол хүн бүрийг эрүүл сарвал, сэтгэл хангалуун байлгах, улс орноо эрчимтэй хөгжүүлэх явдал мөн хэмээн хэлж болно. Хөтөлбөр нь мянганы төмөр зам, улсын чанартай 8 хот, оюутны сургалтын төлбөрийг төрөөс даах, орон сууцны тэг түрээс, эрүүл мэндийн үйлчилгээ, чинээлэг дунд давхраг төлөвшүүлэх гэсэн бүтцтэй байна. Санхүүжилтийн хувьд уг хөтөлбөрийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхэд 60 тэрбум Америк доллар шаарддаг юм а. Энэ их усврыг уулуурхайн салбараас олох бүрэн боломжтой гэж бид үзэж байна. Орж ирсэн мөнгийг тусгаасанд байршуулж, хоримтлал бий болгож, эдийн засгийн эргэлтэнд оруулан өсгөж, дээрх төслүүдэд зөв зарцуулбал Монгол улс 10 жилийн дараа хөгжлөөрөө дэлхийн улс орнуудын дотор эхний 30 орны тоонд бичигдэнэ гэж үзэж байна. Бид олон жил хоцрогдсон улс орн, хоцрогдсон ард түмэн гэж бусдаар хэлүүлсээр байгаад, өөрсдөө тийхүү голсоор байгаад, хоцрогдолтойгоо бүр эвлэрч, жижигхэн зориулт хэвшүүлж, хой тормоогоор урд тормоогоо нөх байдлаар амьдарсаар ирсэн байна. Түүндээч дасч байх шиг байна. Тэгвэл хөгжлийн нууц тухайн үндэстэн, улс орн хэр зэрэг том зорилт дэвшүүлж, хэр зэрэг томоор сэтгэж, тэрнийхээ хойноос хэр зэрэг тууштай тэмцэн зүтгэж байна вэ гэдэгт оршдог ажээ. Одоо жижиг зорилтын явц хүрээс гарч, том зорилтын их үйл хэргийг хамтдаа эхлүүлэн хэрэгжүүлэх хэмээн энд сууж байгаа Монгол ардын намын гишүүд, Монгол ардын хувьсгал намын гишүүд, бусад улс төрийн намын гишүүдэд та бүхэндээ хандан уриалж байна. Нийт монголчуудаа хандан та бид агуу түүхтэй улс, агуу түүхийгээ хэмжээнд өргөнөөр сэтгэн бодож
хамтдаа зорин зүтгэж хөгжин дэвший хэмээн уриалж байна. Өнгөрсөн цагт бусдыг байлдан дагуулж, их эзэнт гүрнийг байгуулж, их түүхийг бүтээдэг байсан бол өнөөдөр хүмүүр өөрийн дотор байгаа атаажтой амиабот хүзэл, урвас шарвах сэтгэл, хуурч мэхлэх хүсэл, болж л өгвөл хойш сух гэсэн оролдлого, ам байжлын зөрүү, залхуу хойрох сэтгэл, танхаа болмод зан авир, хагаралдан тэрсэлдэх хүзэл зэрэг дотоодын дайснуудаа дарж, өнөөгийн Монгол улсаа эрчимтэй хөгжүүлж, их Монгол улсаа хамтдаа бүтээн босгох цаг иржээ гэдгийг анхааруулъя. Их зорилтыг дэвшүүлсэн хөтөлбөрийн хүрээнд мянганы төмөр зам төслийг санаачилж хэрэгжүүлнэ. Энэ төслийн үр дүнд ховдоос дорнодын чойволсон хүрэх ойролцоогоор 3500 км урт төмөр зам баригдана. Ингэснээр Монголын эдийн засгийн хөгжлийн хурд эрс нэмэгдэнэ. Монголд аллагцсан аймаг гэсэн ойлголт алга болно. Цаг хугацаа хэмнэгдэж, бараа бүтээгдэхүүн ажил үйлчлэгээний үн тариф багасна. Зах зээл тэлж, салбар хоорондын хамаарал бэгчнэ. Улсын чанартай 8 хот нэртэй урт хугацааны мега төслийг хэрэгжүүлнэ. Хот бүрт 5 тогтоо орчинд дунджаар 150 мянган хүн амьдарч байхаар төлөвлөж байна. Ингэснээр хүн амын хэд төвлөр саарж, утаа хог хаягдл, ус хөрсний бохирдол, нийгмийн халамж үйлчлэгээ гэсэн тулгамдсан олон асуудал шийдэгдэнэ. Улс орны эрчимтэй хөгжлийн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхийн тулд эрчим хүчний шийний хөлсөр бий болох шаардлагатай. Үүний тулд 3500 мегаваттаас доошгүй хүчин чадал бүхий эрчим хүчний хөлсөрийг шинээр бий болгох зорилтыг дэвшүүлж шийдвэрлэхээр төлөвлөж байна. Оюутны сургалтын төлбөр төслийг дээд боловсролын салбарт хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Төмөр замаар холбогдсон улсын 8 хотод ихтэй сургуультай хот бүрийн онцгтой уялдуулан байршуулна. Тэнд түншлээд сургууль, цэцэрлэг, оюутны байр, спортын цогцлбор, театр, музей, соёлын ордон гээд хүний амьдрах, авиач чадвараа нээ хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлнэ. Улмаар оюутны сургалтын төлбөрийг үе шатаагаар төрөөс даах тогтолцоо руу шилжинэ. Чухамхүү Монгол ардын хувьсгалт нам өнгөрсөн олон жилийн хугацаанд дээд сургуулийн төлбөрийг төрөөс даадаг ажлыг хариуцдаг байсан. Энийгээ бүгдээрээ сэргээе гэж та бүхэнтэй хандан уриалж байна. Ингэснээр Монголд өндөр боловсролтой, хөрвөх чадвартай, үндэсний боловсон хүчин бэлтгэгдэж, монголчууд өөрсдөө их бүтээн байгуулалтынхаа жинхэнэ эзэд нь болцгооно. Орон сууцны тэг түрээс хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдийнхээ орон сууцны хэрэгцээг бүрэн хангана. Одоогийн байдлаар Монгол улсад 450 мянган өрх орон сууцгүй байгаа гэсэн судалгаа байдаг. Тэдгээрийн хэрэгцээнд нийцүүлэн 450 мянган орон сууцыг улсын чанартай 8 хоттоо төлөвлөж барина. Нэг өрхөд дунджаар 60 ам дөрвөлжин метр бүхий талбайтай орон сууц ноогдохоор тооцоход нийт 27 тэрбум Америк доллар зарцуулах тооцоо гарч байна. Эрүүл мэнд төлбөр хэрэгжүүлж эмнэлгийн үйлчлэгээний чанар хүртээмжийг эрс сайжруулахын зэрэгцээ эрүүл мэндийн хувьд хамгийн их эрсдэлд өртдөг ахмад настан, хүүхэд, малчдыг эрүүл мэндийн үйлчлэгээнд үн төлбөргүй хамруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх болно. Чинэлэг дунд давхраа зорилт хэрэгжснээр өнөөгийн баян хоосны туйлширсан ялгаа эрс багасч нийгмийн харилцаа эв нэгдлийн зарчим тулгуурласан эерэг шин чанартай болно. Улмаар иргэдийн маань орлого нэмэгдэж, хэрэглээ сайжирч, тэд амгалан тайван, эрүүл сарвал бүтээлч амьдрах болцоо бүрэн бүрднэ. Ер нь нийгэм улс орны хөгжлийн хөтлөгч хүч нь ажлын байртай, амьдралын баталгаатай, чинэлэг дунд давхраа байх юм а. Ийм хөгжил тогтвортой байна. Бас найдвартай байна. Монгол ардын хувьсгалт намын хөтөлбөрийг хий хоосноос мөрөөдөж гаргаагүй. 2000 оны үеэс эхэлсэн боловч гатсан, зарим нь бүр мартагдж орхигдсон олон томоохон хөтөлбөр төслийг сэргээн залгамжилж хэрэгжүүлэхийг зорж байгаа. Түүнчлэн хөтөлбөрийн гол санаа судалгаа тооцоог ард иргэдэд танилцуулж тэднийхээ санаа бодлыг нэгтгэж тусахыг хичээсэй. Дэлхийн улс орнуудын түргэн хөгжиж, хөгжлөө тогтвортой хадгалж байгаа туршлагыг бас судалж харгалцсан. Тийм болохоор энэ бол нийгэм болон түмэн та биднээс юу хүсэн хүлээж байгааг сайн мэдэж,
мэдэрсний үндсэн дээр боловсрсон хөтөлбөр гэж хэлж болно. Хаа сайгүй алдагдсан шудраг ёсыг сэргээж нийгмээрээ нэрвэгдээд байгаа хариуцлагын зуднаас гарч ажил хэргийн болон ёс зүйн сахилга, эмх зэгстэй байдал, оновчтой зохион байгуулалт бүх шатанд бий болоогүй цагт ямар ч сайн хөтөлбөр, ямар ч сайхан амжилт хэрэгжихгүй. Энэ бүхнийг цэгцэлж Монголын нийгмийг эв зүйлд оруулан улс орноо хөгжүүлэх бодлого зорилт энэ хөтөлбөрийн гол жанжин шугам байх болно. Гэхдээ энэ хөтөлбөрийг бид дангаараа өмчлөх гээгүй. Тийм ёс зүйн эрхч бидэнд байхгүй. Харин энэ хөтөлбөрийг улам баяжуулж, нам, нас, зүс хүүс харгал зэргүүгээр монголчууд бид бүгдээрээ хамтдаа хэрэгжүүлэх гэсэн санаачлалыг гаргаж байна. Энэ бол сонгуул зориулагдсан хөтөлбөр биш. Энэ хөтөлбөрийг нэг өдөр хоног алдалгүйгээр өнөөдөр ч гэсэн одоогийн төр засаг хэрэгжүүлж эхэлвэл Монгол улс, Монголын ард түмэн хожих болно. Энэ хөтөлбөр хэрэгжүүл Монголд хөгжлийн хувьсгалд гарна. Их бүтээн байгуулалтын үйл хэрэг өрнөн. 10 жилд 600 мянган ажлын байр шинээр бий болно. Одоо үгийнхаа төсөл цаашдын бидний хамтын ажиллагаатай холбогдуулж цөөн хэдэн үгээ хэлье. Юуны өмнө Монгол улс төрийн ууган нам үүсч байгуулагдаад 90 жилийн турш нэг л жанжин шугамыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран зүтгэснийхаа дараа хувьсгал гэдэг үгээр хуваагдан хоёр бол салсан журмын нөхөд маань өнөөдөр хоёр талын гаргасан санаачлагын дагуу хамтдаа их орончдын өдрийг тэмдэглэж энэ сарвал тайханд цугларсан байгааг харахад баяртай байна. Бидний цаашдын үйл ажиллагаа тусдаа үргэлжилсэн хэвээр байх уу? Эсвэл хамтдаа өрнөх үү гэдэг нь олонний сонирхол, анхаарал татсан асуудал мөн гэдгийг та бид бүгдээрээ ойлгож байгаа. Та биднийг хамтраасаа гэж хүсэж байгаа нэг хэсэг хүн байхад тусдаа байгаасаа хэмээн харж байгаа өөр нэг хэсэг хүн байгааг бид бүгдээрээ бас ойлгож байгаа. Юуны өмнө товчхон хэлэхэд одоо хоёр нам нэгдэх тухай яриа хууль эрх зүйн талаасаач, бэлтгэл ажлын талаасаач, цаг хугацааны болон сэтгэл зүйн хувьд боломжгүй болсныг хаана ойлгож байгаа байхаа. Харин улсын хурлын, орон нутгийн болон ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж нэг субъект болж орох боломж болцоо та бидэнд нээлттэй байгаа. Чин хүсэл эрмэлзлийн хувьд та бидний хооронд босгосон нурааж дийлэхгүй тийм том хам хэрэм байхгүй гэдэгт би итгэлтэй байдаг. Манай эгэл гишүүд дэмжигчд ч ингэж ойлгож байгаа гэдэг нь алхам тутамд мэдрэгддэг. Гэхдээ үзэл баримтлал үнэт зүйлс зарчим ёс суртахуун гэд ярих юм бол бидэнд бас тусдаа ярих, тайлбарлах бодиттой зүйл цөөнгүй бий. Миний хувьд шудраг бол эвтэй, эвтэй бол хүчтэй гэсэн зарчмын дагуу хамтран ажиллах боломж болцоо байна гэж үзэж байна. Хамгийн гол нь та бидний гаргах альва шийдвэр, явуулах үйл ажиллагаа, бусдын сайн сайхны төлөө ялангуяа та бидний хаан хэмээн орой дээрээ залж байх ёстой. Монголын ард түмний сайн сайхны төлөө гэсэн ганцхан зорилготой байх ёстойг хизээч умартаж болохгүйг сануулъя. (2016) оны улсын хурлын сонгуулийн жилд Монгол улсад сонгуулийн хувьсгал ялж, хөгжлийн хувьсгал эхлэх болтугай. Сайн үйлс ялан дэлгэрэх болтугай. Анхаарал тавьсан баярлалаа. Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч, Монгол ардын хувьсгал намын дарга намбрын инх баяр танд талархал илэрхийлье. Таны хүндэглийн судалгаа тогтсон сархыг урьж байна.